За ерөнхий сайд түрүү ярианда тэтгэр бол нийгмийн хамгаалал гэж ярьж илээ. Тийм учраас би танаас нийгмийн хамгааллын талаар хэдэн асуулт асууя. Дандаа дарга байсан хүмүүс сайн дадаг ташаа зогсож байна. Амьдрал сайхан харагдаад байгаа л дээ дадаг ташж байгаа хүмүүс. Сүүлийн 10 жил дарга хийсэн хүмүүс дөнгөж одоо дадаг ташаад иргэдийн амьдрал сайхан байна гэдээ ичгүй дадаг ташаа зогсож байна. Ичгүй хариулт ташаа зогсож байна. За бид танаас нэг юм асууя. Бүх насаараа төр төмнийхлөө зүтгээд тэтгэр нийгмийн дадлаг шимтгэлээ төлөөд өнөөдөр дэвтрийн хамгийн доод хэмжээгээр амьдарж байгаа 450 мянган иргэн байна. 793 мянган төгрөгөөр. Эхний асуулт. Та 793 мянган төгрөөр хэдэн хоног амьдрах вэ? Амжиргаагаа залгуулах вэ? Нэг. Ер нь бол би дахиад хэлье. Хулгайлахгүй бол хүрэлцэн. Би энэ сууж байгаа даралт бүгдэнд хандж хэлье. Хулгайлахгүй бол Монголд хүрэлцэхээр хэмжээний их хөрөнгөөр их баян борлого байна. Өнөөдөр нийгмийн амьдралын нөхцөл байдлыг та нар мэдгүйгээр энэ ордон дээр алгачаа сууж байна. Та нар бүгдээрээ алгачаа сууж байна. Өнөөдөр энэ дээр байгаа иргэд одоо та хариул та 792 мянган төгрөг ерөнхийдөө тэт хоног амьдрах уу? За хэлээрэй. Та нар тэтгэр хүрж байгаа юу? Орлогч хүрж байгаа юу? Ерөнхий сайдаа сонсоо. Би дахиад яриагаа дуусгая. Өнөөдөр ахмадууд тэтгэрт гараад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Өнөөдөр ахмадууд тэтгэрт гараад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Энэ бол та нарын буруу бодлогын үр дүн. Хулгайлахгүй бол хүрэлцэх байсан. Өнөөдөр тэтгэрт гараад хэдэн ахмад шууд ядуурлыг нь шилжиж байгаа. Би та нэг жишээ авч өгье. Тэтгэрт гараад машин бүрс аваад такси бариад амьдралд нь хүрэхгүй хагалгаарынхаа мөнгийг өөрөөсөө гаргасан тохиолдол байна. Эрүүл мэндийн даатгалын санд мөнгө байхгүй. Энэ тэгээ нийгмийн хамгааллын даатгал юм уу? Энэ нийгмийн хамгаалал юм уу? Ийм тэтгэрийн бодлого. Өнөөдөр ингээд сонгуул болж байгаа юм шиг баг шиг байна. Тэг шижир дарга тааж дарга байсан шүү дээ. Та бүр хөл өмгийн холбооноос дарга байсан шүү дээ. Чи бүх юмний дарга байсан шүү. 10 хүний 6 баг тэтгэр, доод тэтгэр аваад байгаа учраас шинжилгээгээд байгаа байхгүй юу? Тэгээд байгаа. Таны яг энэ үзэл санаа, зарчим, хүсэл эрмэлзэл, ард түмнээ сайхан амьдруулъя гэдэг хүсэл эрмэлзлийг би асар их хүндэтгэж яаж хийх үү гэдэг арга замыг оруулж ирж байна. Энийг их хурлын гишүүд хийгээд өгвөл тэтгэврийн шудраг тогтолцоо бий бол. Одоо та бод. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа 57%-ийн 3/1 нь 25 жилээс дээш ажилласан байхгүй. 25-аас дээш жил ажиллачаад тэтгэврийн доод хэмжээ аваад байгаа байхгүй. 13 оноос өмнөх нь сая 400-аар 18 оноос өмнөх нь 2 сая 400-аас цалин бодуулчаад хэдхэн жилийн зөрүүн дээр тэтгэврт гарчаад хоорондоо зөрөөд байгаа байхгүй. Энд 140 мянган хүн байгаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүн байгаа. Тэднэрт баталгаа тэтгэврийг ажилласан жилээр нь бодж хийхгүй бол энэ нийгмийн даатгалын сангийн чи алдагдал жил ирэх тусам багасаад байгаа байхгүй. 90 оны баг тэрэлтийн үеийнхэн чинь 60 оны их тэрэлтийн үеийнхний тэтгэврийг нуруунд дээр үүрээд явахаар нөгөө хоёр залуу хүн үүрээд явдаг байсан чи одоо нэг залуу хүн үүрээ явахаар удахгүй сөхөрөх гээд байгаа байхгүй. Нийгмийн даатгалын сан чинь 50 онд 40 их 80 руу хүрэх гээд байгаа байхгүй. Төсөв баталж чадахгүй болох гээд байгаа. Тийм учраас энэ тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авагчдын 769 мянга чи ард түмний амьдрал ахуйд тэтгэврт гарсны төлөө амьдралыг нь баталгаа болж чадахгүй байна. Тийм учраас эднэрт 100-аас 300 мянган төгрөгийн ажилласан жилийнх нь уялдуулаад индексжүүлээд баталгаа тэтгэврийг 504 мянган хүнд өөгөө. 504 мянгад үгүй наад 769-ж амьдарч чадахгүй би шийдлээ яриад ш. Та зөв юм яриад байна. Таны үзэл санаа зөв, надад шийдэх гарц байна. Тэгээ та нар баталж өгвөл би одоо хэрэгжүүлье. Үзээгүй шийжрэх шүү. За. Уг нь бол энэ улс төрийн бодлогын мэтгэлцээ. Уран ихтгэлийн мэтгэлцээ юм биш байхгүй юу? Хэн нэгнийгээ ямар нэгэн субъектив байдлаар дайрах бас биш. Тэгээ би танд маш тодорхой шийдлээ шүү. Би хаяа таксин сууд. Тэгээд таксин зуусан таксины жолооч намайг таньчаад уурлсан. Юу гэж уурлсан бэ гэхээр 2 дугаар эмнэлэг зөвхний стенд тавиулахдаа тэнд даатгалын сангаас мөнгө байхгүй учраас өөрөөсөө сая гаруй төгрөгөөр ийм эмнэлгийн тоног хөрөмжүүд аваад хаглаанд орсон тухайгаа ярьсан. Би таны яриад байгаа нийгмийн даатгалын хамгааллын хэлбэрч энэ муу юм уу гэж суугаад. 2 дугаар би таны 793 мянга буюу тэтгэврийн доод түвшний хэмжээг хэд хоног амьдрах вэ гэж сууж байгаа. Яг л би таны бодит амьдралыг асуугаад байна шүү дээ. Тэгтэл одоо дахиад хэлээ танай сайд нар амьдрал сайхан байгаа юм шиг алгадагчаа сууж шít. Тэр дээр сая ирсэн иргэд та нар шүмжлэлт хандж шít. Энд чи ганцхан бид нар биш байхгүй да. Үнэн нүр царайч тэр дээрээс 20 30 сая хилээд өглөө шít. Гараа явцсан сая хүмүүс нь. Тэ.
Ерөнхий сайд хариулъя. Тийм. Дээр ахмадууд байна. Би тэтгэврийн шудраг тогтолцоороо шилжүүлэе гэж энэ реформ хийж байгаа. Илүү олон жил шимтгэл төлсөн илүү тэтгэвэр аваасаа гэж бодож байгаа. Тэтгэврийн зөрөөг арилгах ёстой гэж бодож байгаа. 13 оноос өмнө сая 400, 18 оноос хойш 2 сая 400. Энэ зөрөөг арилгах 140 мянга. Энэ бол ахмадаас гадна залуучууд чамаарлаа. Ирээдүйн 10 жилийн хөдөлмөр чинь танд тэтгэврт гарсны дараа таны амьдралын бодлогыг хангуулж чадах уу гэдэг асуултанд бид хариулах ёстой. Одоо хүмүүс яагаад тэтгэврийн насаа наашлуулад эрт гарыг гэж байгаа. Илүү олон жил төлөөд өндөр тогтоохгүй юм чи эрт гарсан дээр ч гэж үзэж байгаа. Тийм учраас 10% тэтгэвэр нэмлээгээ таны яриад байгаа тэтгэврийн доод хэмжээгээр нэмж байгаа дээр 10%, өндөр дээр 10% нэмэхээр дахиад ялгаа үүсээд байгаа юм аа. Адилхан хөдөлмөр ихэлсэн байна. Тэгэхээр тогтолцоог шинжилж. За шижир гишүүнэ. Би бол нөө кабинет дээр өөрөө ингэж real timer мэдээлэл авч хардаг ярьдаг хүн шүү. Бас тэрийг бас ялгаарай. Би тэгж 10 хоногийн өмнөх мэдээлэлээр ярихгүй. Гэхдээ амьдрч